Миний нутагч үнэхээр сайхан нутаг да. Нутгаа харахаар өөрийн ирэхгүй сэтгэл сэргээл. Эхнэрээ харахаар өөрийн ирэхгүй сэтгэлээр унаад явчих юм аа нэрээ. Яа идэ вэ? Гэрээсээ гарч ирэл. Би чинь ямар сайхан нутагтай юм бэ гэж сэтгэл сэргээл. Эхнэрээ харахаар гал унаа явчих. Ядчихад нэг их хөгшин хүн шиг яриатай эхнэртэй болсныг хэлэх үү? Нэг үг хэлээд араас нь тийм үгүй юу гэлэх юм. Оо ирж яв. Яасан бэ чи ч одоо шороо бужигнуулаад тэндээс юу болсон юм? Юу болсон бэ? Юу болсон? Хүү юм ба. Яасан? Хүүшээ. Гү чи одоо юу хийгээд байгаа юм бэ? Яасан? Гү цаан чи үнэ тугал нийлээд нь штэ. Тэгээ нэгд нийлсэн үнэ туглаж би одоо яах юм? Ямар тугалнуудыг татаж авчираад яагаад ээжтэйгээ нийлж байгаа? Яагаад ээжтэйгээ нийлж байгаа гэх юм уу? Битээ нэг юм ойлгомжтой юм ярьж чи. Энэ ёстой ингэж юм штэ энэ. Хүүшээ. Цаад Батайгинд чи хотоос хүмүүс ирсэн юм уу да? Тийм үгүй юу? Наад нэг муухай үгээ болоо штэ чи одоо. Тийм муухай байд юм уу? Муухай штэ. За бас тийм дээ ямар хөгшин хүн байгаа штэ. Ахиж хэлэхгүй заяа. Хүй нэрээ ахиж хэлэхгүй чаддгийм болов. Тийм үгүй юу? Чи наад үгүй хэлэхгүй гэж болдгоо юм уу? За, уг нь одоо өстө тангарахтыг. Нэг сахад 10 литр сүү өгдөг алга үнэгээрээ тангарахтаа. Зүг. Ахиж хэлэхгүй. Сайн байна. Шүгөө. Ингээ тангарахтаа хүрдэг юм болов яадаг юм бол. Тийм үгүй юу? Наад үг чи намайг одоо сүултээ ядаргаанд орууллаа. За, чи юунд нь ядардгийн? Ядралгүй яадгийг. Өглөө үүрээр гэртээ нэг сайхан унтж байгаа л нүдэ нэхэр нүүрэн дээр нүрээ тулгацсан. Өвгөнд гараад бит сад ороод ирэхгүй. Тийм үгүй юу гэж байгаа юм. Үсээ задгаа тавиас ихсэлгсэн нүмгэн дээл нүмерцэн. Өвгөнд гараад ороод ирэхгүй. Тийм үгүй юу гэж байгаа юм. Хар үүрээр ямар муухай цоглог байдгийг хийж одоо. Тэгээ тэрнээс чи хойш чамаас айгаад нойр хүрхээ болчихж байгаа шүү. Үу яагаад гिचчээ. За чи өөрийгөө хэл. Би яасан? Чи одоо миний эр нөхөр юм уу? Миний хүүхэд юм уу? Эр нөхөрчл гэж бодоод яваад байгаа шүү дээ. Гү чи тийм ухаантай бол ядаж нэг сааман дээр унах татаад өгөхнээ яадаг юм бэ? Би одоо өглөө гүүгээ ингэж хааж штэ. Энэ гартаа хувангаад очгоо. Энэ гараараа унгаа татчихгаа. Тэг ингэж хааж штэ. Ингэж яаж чад хар атар гүлийг нэгээр ирж унганд гიშгүүлчгээд жоо гэв. Энэ дээр хүүхд чинь мөчөж иж гүнд гიშгүүлчгээд минийхөө цаашаа яа дэшүү. Тийм үгүй юу минийхөө гэв. Гү ерөөсөө өдрийг ингэж л марчин гамбаа минь. Нэгд сайхан ингэ сааж болоод байгаа бол заавал намайг оролцуулах ямар хэрэгтэй. Энэ хүнийгээ. Одоо миний хөгшин энэ хөлдөө хийх ажил болоод авал ёстой гоё болно доо. Дөрөв мөчөөрөө. Тийм үгүй юу? Тийм үгүй юу? Тавдаад байна уу чи? За тоглож ийн уучлаарай. Хөгшин бас өдөртөө энэгээр чи хийх ажил их байна. Чи одоо юу хийч вдэ гамбаа? Гэхдээ манай нутгийн энэ муу ганц би хөгшин тавгаа ах ба штэ. За. Тавгаа ахад би өдөртөө ус түлээгийн төгөөж өгч байгаа. Тэр адуу малыг нэргүүлж байгаа. Тавгаа ахын хүүн яваад сургахгүй 10 хэдэн жил алга болсон. Нутгийн ганц би ядарсан хөгшөнд чи бид нар туслахгүй өөр хин туслах юм тийм биз дээ. За тийм ээ тийм. Тэгээд би төвчээд байгаа юм шүү. Тэгээг усмал чи өстө өөрөө ингэхгүй юу? Оо тавгаа хэрж штэ. За сайн байна уу тавгаа хаа? Сайн байна. Хөөх таны зүсээрээ ямар сайхан харагдчихна. Тийм үгүй юу? Харин л дээ. За тэгж жагаад би ус түлээх чинь зөөж өгнө заяа. За баяртай тавгаа хаа. Баяртай хүм. Танаа энэ бүсгүй мө янзын яриа хөрөөтэй хүн шүү. Баяр дээр надад нэг сүү оруулж өгөөд. Та нохоо орох гэж байна уу? Тийм үгүй юу? Өөдөөс нь бүр хэлэх үг олддгүй юм байлээ. Димил би нохоо орох гэж байна уу? Тийм үгүй юу? Би хоёрын дунд ч одоо их сони яриа өрнөлөө штэ. Наадах чи харин тэгдэг юм уу? За хүн ч ер нь нас дээр гарахаар хоёр лимийг хүлээд юм байна да. За юу тэр вэ? Тэнгэрээс хур хизээ орохол тэтгэвэр хизээ тавих байл гэж. Тавгаах ингээд гой хөгжилтэй юм ярьдаг шүү. Одоо хөгжилтэйгээ хат энэ хоёр нүдний хараа одоо бүр хол ойрын юмыг ялгаж харж танихаа байлаа. Одоо та нарыг одоо тулаад ирэхэд хүртэл одоо хинбэ гэж танихгүй шүү. Тийм үү? Тий. За хоёр чих бол одоо юу ч сонсгоо болсон байна. За ёстой тэгж худлаа яриад яах вэ тавгаах минь. Юм сонсохгүй гэж та чинь сонсох юмаа сонсоод сонсохгүй юмаа сонсохгүй царайлаа л явчихдаг юм байл ш. Тавгааха. Та залуу байхдаа сайхан залуу байсан гэж үнэнөө. Үнэ сайхан залуу явсан. Тавгааха.
Та залуу байхдаа их агсан тавьдаг хүн байсан гэж үнэн үү? Эртээр яатар ширүү орсон шүү хүмүүн. Яа. Тавгааха. Таныг залуу байхад нутгийн хүүхнүүд араас чинь хуйлддаг байсан гэж үнэн үү? Үнэ араастагаа л явдаг байлаа. Энэ голоор таны хүүхдүүд нилээн хэд байдаг гэж үнэн үү? Ой, тавгаах. Юм хэлсэн үү хүүхэ? Яа. За боли ярьчих та зүгээр надад тоглоод ах. За. Хүүгээс минь ялгаагүй хөөд өөртөө яваа чихэр өгчөө. Оо, баярлалаа. Ой, тавгааха. Хүү гэснээс танаа хүү сүрэлт ирж байгаа юу? Ирлгүй яах вэ? Ирлгүй яах. Хизээ ирдгийг? Шөндөө л орж ирэл явах юм байна шүү дээ. Оо. Ажил ихтэй л гээл шөнөөр орж ирэл явах. Би ч одоо сүрэлттэй уулзаагүй бараг 10 хэдэн жил боллоо шүү. Хэн янаагүй хаа. Тань дээр чи шөндөө ирдэг гэсэн юм шүү. Шөндөө ирнэ. За, гэрээтэй майжгын яах вэ? За би хойноос чи очноо тавгааха. Тэгэрэй хүмүүн. Иш зайлуул да мол тавгаах. Хүүн яваад сураггүй 10 хэдэн жил алга болсон байхад миний хүү над дээр шөндөө ирдэг юм аа л гэж худлаа ярих юм. Ой. Зүгээр үз. Зүгээр яасан? Ганцаараа солиот юм шиг яриад байгаа юм. Сая тавгаах ирээд явсан юм аа. Сая ийш явдаг дээлтэй юу? Тий. Хөргөд хүүгээл ярьж гинөө. Хүүгээл ярьж. Хүүн ирчээсэ тийм ээ. Харин Ерөөс ирэхгүй тэгээд хүүгээ худлаа л яриад байгаа. худлаа ярьж сая ингэж байна. Миний хүү над дээр шөндөө ирдэг юм аа л гэж худлаа яриад. Бас худлаа дандаа зохиож ирдэг байхгүй. Ой зохион гэж би ингэж байгаа. Генисийн ном загтал бичиж чинь. За. Манай сум чинь авьяаст алдарт хүмүүс олон байдаг юм байна. Сод хүмүүс. Манай сумын одоо нөгөө хяа балтаах байна штэ хурдангүйдэг. За. Балтаахыг явуулах гэж байгаа. За. Амар хурдангуй шонгийн мод тойрч гүгээд өөрийгөө араас нь харсан гэсэн. Өөрийнхөө араас харсан гэж үү? Тийм тойрч гүгээд. Өөрөө тэгэд л удахгүй би өөрийгөө араас нь өшгөлнө гэдэг лээ. Хурдангуйтай чи гэж өшгөлөх юм шиг өөрийгөө. Тийм хурдангуй. Тийм хурдангуй. За бас зориг ах байна. Аманда ус балгаад плеткэн дээр суугаад амныхаа усыг буцалтал сууна гэж байгаа байхгүй юу? тийм төвчээртэй юм уу? Амар төвчээртэй. Гэрлээ ах байна. Адуун тавьж байгаа шавар дунаад энэ хүртэл шавар цогдоо доороос ингээ шавар сороод өгтөн өөрийгөө үстэд гаргаад ирсэн стэйшн ингээ. Өөрөө шавар цоогдчоод уу? Тий. Өөрийнхөө үснээс үү? Үстэд бүр ирэг дээр гөвөө сэгсэрсэн гэсэн. Үнэн үү? Ичгүй өөрсдөө даалуу тоглож байхдаа намайг үч гэж инээлтэд гэж тэр гороо намайг цаашлуулсан баха. Худлаа штэ. Худлаа тий. Тийм баха. Тэд нар яг цаашл манай сум чинь гой сум шүү дээ. Хараа. Цаад ичи. Танаа уйлж. За, юу яцгаанда? За юу вэ? Үшээ сони ихтэй цаан чинь. За. Нөгөө нэг сүрэлт ирж байна. Ямар? Яагаад тавгаах юм? Лавгаах юм. Тийм ээ. Дөнгөсөө ярьжсэн шүү дээ. Өнөөдөр шууд та яг ирж байгаа байна. Би лавгаах руу явлаа заяа. Заасуудаа. Сайн уу боёо? Сайн уу сүлтөө? Сайн уу? Ямар гоё юм бэ? Сайн уу мөхөртэй хөөе. Би чимийн осныг ингэж ирдэм байж. Чимээгүй юу? Хилээд байгаа юм энийг. Хийж байгаа шүү дээ. Хөөе. Таяраага сугталцаад байна. Наад хоёр чинь лови болсон. Яасан? Хоорондоо I love you болсон. Бид хоёр суусан. Тийм үү? Тийш. Нотгоос хосууд төрсөн байж та. За, миний өгсөн сайн уу? Сайн Хүнтэй суусан уу? Гүй, одоо энэ нутгийн чигийг арайгаар бол намайг ч одоо хүнтэй суулгаад нийлүүлээд ах юм. За. Одоо бүр нөгөө нэг эбэтэл суух татаад байна да. Эби гэж юм. Ягаад тэ нөгөө элбэг дөржлөх. Юрэг гэж ч үү? Гүй, манай сумын худгийн моторчоо. Ёо. Нэр нэтлэн бохгүй юу? За, чи хагур байва. Би ингэдээр ганцхан монголчууд ам сурж ярьсан юм биш таа юу? Гадаад хүмүүс тэрнээс чи илүү ам сурж ярина. Намайг бас амар олон хүнтэй садгаж суулгаад одоо би сүйдээ мөн аажитаа сухад бодож шин. Аажи гэж юм. Хий. Анжелина Жоли. Анжелина Жоли хасаара. Би яг монгол өсгөөдөө суулгаа нэ. Дээрээ монгол бүсгүүдээс суу тий. Өглөө бус хэлэхэд хүртэл хэцүү штэ. Үнэндээ гараараа Анжелина Жоли хасаа. Эвэр сонсож байгаа штэ. Аргал авчирсан юм уу Анжелина Жоли хасаа. Яа, за өөр юу вэ? Тэгээд ингэдэ найзуудаа инхийг сахиулна гэдээ нотгоос гарлаа шүү дээ. За. Тэгээд Иран, Ирак, голдуу Америкт л байлаа найз. Америк хүч. Америк гэснээс нэрээ шааги баг өөр надад нэг минь дамжуул уу? Хэн блэ? Шавснагэр бандам хоёр. Хөө! Чи танд юм уу? Киноноос харсан удлаа. Сүшээ сүрдөө. Чамаг ирэхийг мэдсэн бол гамбатаа суудгүй дөөч. Тийм үгүй юу? Энийг ингэж хэлхийг мэдсэн бол туултаагаа суудаг байж. Тийм үгүй юу? Энэ волыг инкиг мэдсэн бол чамтай суудаг байж. За тоглож чинь да, тоглож чинь. Чи хүнтэй суугаагүй юм уу? Суугаагүй. Дээд намайг тоохгүй, доод эдийн би тоохгүй, дундуур нь явж штэ. Тэгтээ хүнтэй сууж бас нэг хүсэх юм биш шүү бас заримдаа анзаараад халтраах байна штэ манай. За. Янжмаа ихтэй суугаад амар зовж байгаа штэ.
янжмагч алдрах амар дэрлэгдэх байхгүй. Нэг өдөр гэртээ ганцаарх нь яваад орч өөр гэрэлтийн баталгаа гаргасан сууч ин. Яасан гэдэг чи одоо энэний хугацаа дуусна гэж байдгүй байх та. Гүэ халтраа наад ч ямар гадаад паспорт биш дээ гэсэн чи хэрвээ хугацаа дуусдаг бол би лав сонгоолохгүй гинэ. Амар өрөвдсөн шүү дээ өөргөө. Тэ над тэгээд боо ямар хүний хард суугаарэ. Янжмаа ихчгээ хүнтэй сууваа. Залуу байхдаа ахын зүгээр янжмаа 1 минут харахгүй бол өгч гээд байдагсан. Одоо харахад өхмөр санагдаад ахыг. Тэгэл янжмаа гэж адуундаа явцаа гэж босоогүйсэн. Халтраахаа өөрөө арх уугаад байдаг байхгүй юу? Тий. Арх уугаад байгаа юм уу? Тий, арх уугаад харин янжмаа гэж дулдаа ингэж авч явж байгаа тий. Аргагүй шүү дээ. Өөрөө арх уугаад байдаг. За тэр яг найзлаа. Аав сайн уу? Аав дээр байгаа. Аав дээр зорж явна найзан. Аав руугаа орох. Сайн гэснээс муу аав чинь жоо биеийн чилэргсэн гэсэн шүү. Тий. Юу нүцгэлээ? Зүрхэн өвцөн гэсэн. Айгуу юу? Одоо яах вэ? Гайгүй баха. Тий. Нутгийн бүсгүүчүүд орж гараад настангуудаас орж гараад аавч аваа гайгүй. Гэтэ чи хараа зүрх муутай хүн дээр гинт орж болохгүй. Тий. Аюултай. Тий. Зүрх мөрг нь яах юм? Даралт нь яах юм? Аюулч баг багаар орцоо юу ингээд гараа орудаа хөдөө орудаа. Ийм гэж юм. Загаас юм а дасаг. Одоо юу гэж хэлмээр юм бэ? Ерөөс ингээ заяа. Гурлаа цугаарай. Чи малгайгаа дараад хаас шилжүүч. Баг танихгүй шүү дээ. Тэгээд бид хоёр аав чи сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэлийн сайхан дэвтэж хагаад тэгээд чи ааваа гэж гараад ир заяа. Тэгээд за баяртай орчих. Ямар гоё болцсон юм бэ чи аа? Дахиад ирэхэд цоочгүй хаалга малчин танахаа гэдэг шиг. Энэ хаалгуудтай цой цурах хийж чадахгүй болохоор хамаг эд хөрөнгөө өртөлж явах. За, маш яваарай. За. Очих юм уу? Ява зүгээр. Оо, за сайн уу тавгаахаа. За сайн баха. Сайхан. Сайхан намарч гинөө. Сайхан сайхан. Сайхан. Хотоос найз ирээд газар нутг үзүүлээ явж гин. Суу. Хотоос ирсэн. Хотоос ирсэн хүү. Тий. Яа, нутгийнхаа сайхан байгалыг үзүүлээд нутгийн ах トゥ ундраар дагуулж яваа. Тий. Нэсүү. Одоо нутгийнхаа уулуу сангааллыг тайлбарлаад сайхан үзүүл харуулах юм ч байгаа даа. Тэгэлгүй яах вэ? Таних. За. Ой, тавгаахаа. Ой, би тавгаахтай юм ярьж яхад араас чи ингээд ахыг. Тавгаахаа. Ой, би тавгаахтай юм яриад тийш. Тавгаах дуурахгүй өмнөөс нь дуурчээ. Ямар муухай юм ярих дуртай юм. Чи тэ цааш өргөслүүдээ ярилтаа чи. Чимээгүй байж байгаа шүү. Хүн рүү эргэж авч гуцаадах хайш юм чи. Ругаа байж байгаа шүү. Үгүй энэ том биеийг эргүүл царгаж ядаргаа байдсан багтаа энэ. Чи чимээгүй байж Тэгээ байгаа. цаашаа өргөслүүдээ ярил энэ том махыг яаж эргүүл чарж байна энийг. Чи дугаа сууж байгаа. Дугаа болцсон байна. Энэ ямар ядаргаатай юм бэ чи? Чимээг болцсон байна бэ? Үгүй чимээгүй л байл та. Дугаа сууж штэ. Энэ ямар ядаргаатай юм бэ чи? Чимээгүй сууж. Ой, тавгаахаа. Төрөхгөн дуурчаа. Танаа хөө сүрэлд ирж байгаа юу? Ирэлгүй яах вэ? Ирэлгүй яах. Хизээ ирдгийг. Одоо урчин хой. Муу хүмүүс энэ хойд уулын бэлд. Нэг дээрээс инстэ портрет билүү? Тий. Тэр нисдэг зэрэгээр орж ирээд. За. Сүрэлдүү. Тийм ээ. Тэгэл тэр дээрээс чинь хөөрхөний баахан бургаас мод будаа гойн буулгаж өгөөл. За аава хүүгээ эргээд иртэл нэг бэлэн юмар хоолцоо хийж байгаараа хүн дараа ирэхээр Монгол гутал дээлийн өнгө хурдан буу авчирнаа л гэж тэгж яах вэ? За би нэр юм уу дараа хүүгийнхээ авчирч өгсөн Монгол гутлын өмсөөл дээлийн өнгөөр нь дээл хийгээд нөгөө буугийн нэрэл нэг сумын төвөр алах юм. Манайхан чинь хүн нэрчж л гэх үү дээ хөр. Гэхдээ тэгээ цаадах чи бүр онгоцтой ирсэн гэж юу? Онгоцтой. Гоор ингээ дээр хурж ирээд ингээ зогсоод байгаа чи тар гэл. Тэгсэн хажууд нэг бүсгүй байна. Тэгсэн ааваа энэ миний найз бүсгүй штэ л гээл тэгж. Гэхдээ чи жоохон доошлоотах гал гэсэн доошлж ирээ харуулсан. Аюулгүй хөөрхөн царай зүстэй хүн байна. Гэхдээ чи оруулж ирээ цай цуулгаад гаргадаг юм уу гэж. Ажил ихтэй л гэж байна. Яахаараа дандаа ажил ихтэй гэдэг юм. За дараавалыг дандаа дараа гэж за. Мөхөтэйг бүр баах ярьлаа хөрх. Тэгээд би таны хажууд зогсоол чихэн дээр чи чанга орилоод байхад юм сонсдгүй хэрнээ. Тэр онгоцны дуу чимээд бас сонсож байна та. Ой. Тэр ингэх юм байна уу? Хүү маань нөгөө нэг юм цагаан хоолой шиг юм аман дээрээ барьчих юм. За. Хүү тэр нь зүгээр хэлж ярьж байгаа үг болгоны чихэн дээр зүгээр ян гал аваад ирэх. Аава тэнд нэг будаа өнгөрж явна. Пан.
Аваа тэр гоймон аваарай. Пан. Тэр айхтар тод сонсгод юм байна. Зөө. Шинжэнгөө л хүүгийнхээ өгсөн юмнуудыг л наасан зөөж авчрах гэж нилээ юм боллоо. За. Ой тавгаахаа. Би танд одоо шууд нэг юм хэлчихв. За. Танаа хүү сүрэлт ер нь ирдгүү үсттэй. Та дандаа ингэж худлаа яриха болооч. Манай нутгийнхан бүгдээрээ л мэдэн штэ. Танаа хүү ч одоо яваад сураггүй 10 хэдэн жил алга болцсон. Тэгэхэд л миний хүү шөндөө ирдэг юм аа гэж худлаа ярьж ах юм. Тэ боё. Тийм шүү дээ. Тий. Дандаа худлаа лавгах болох нисдэг дээр хэрэгтэл сумаараа сонсохгүй юу гэж дээ. Худлаа хэлээ лавгах нь. Сүрэлч бүр бид нар жоохон бахт яваа үсттэй. Тий. Жоохон бид нар ч одоо бид нар гэж би одоо хийдтiin би. Чамаг байтгаа өөрийгөө хийддэг мэдэхгүй байна. Ээж одоо мал даг гэж сургуулаас гаргацсан 20 хэдтэн болов? Ми? 30 хэдтэн болов? Ойрд ядраадахын 40 гарцсан болов? Энэ баруун ч хэм сонсох байгаа арай 60 гарчиг байгаа. За арайч 60 гараагүй зүгээр. Цагаан сараас нэг дээшээ суу гэдэг юм л та гайг баха. Насаа мэдж явахгүй хожим нэг өдөр бурхан болдог. Чулуун дээр нь тэдэн он гэж бичих нас байхгүй. Боёо төддөөдөө гэж бичсэн бахад. Моёр. Нэр хүү чинь ирдгүү үсттэй тавгаахаа. Үннээл ах. Ирэлгүй яах вэ? Хүүгээ хүлээсэн миний зүуд нойронд шүн болгон л орж ирдэг. Хүмүн орж ирэл гэрээ тойрол таахыг алхаал. Би хойноос нь хөөцөлтөөл али хаав нэг мүнсэт хийгээл шинжэнгөө юм бол хүүтэйгээ уулзсан гэхээс л бушуухан гуцаад илгээл унтах юм бол унтах болгондоо л зүүдлэх болгонд л мөхүүг нь ороод ирнэ. Зарим шин унтахаа болчихгүй гэж аах. Унтсан ч гэсэн зүүдлэхээ байчихгүй л гэж санаад зовжсон даа. Йоо ямар уянгалж байна. Өс лавгаха. Ингээ байж хүч ороод ирэл яах вэ? Хэдэл ингээ мөнгө заа сууж гинт хүч ороод ирэл яах вэ лавгаха? Яг ингээ сууж ирж ороод ирвэл. Нэг л өдөр миний хүү тэгээд ороод ирнэ даа. Яг ингээл байж ирч. Аава. Би юу нэ? Аава. Сүрэлтэн аава. Миний аава. Сүрэлтэн аава. Миний хөө. Аава таач. Ой лавгаа. Ой та яаж ийна лавгаха? Зүгээр үү? Тэсэхгүй штэ энэ муу зүрх хагараад өгөхөд өгнө. Зүгээр хэлэхгүй ямар муухай жүжиглдгийг. Йоо нүдэнд ямар шууд гисгийн төлөөлч нүдэнд дараглаа сая. Шууд боё дагаа яваа гэдэг яа. Юу амар юм лавгаах туу айлгаа. Муу хүүгээ 10 хэдэн жил л ороод ирэх болов гэж хүлээлээ. Одоо хэрвээ ямар ч хэл чимээ өгөлгүй гинт ингээл ороод ирэх юм бол энэ муу зүрх хагараал пидгээл унаад өгвөлгүй даа. Хотоос ирсэн хүүгээ үү? Тий. За, хүүхдүүд минь сууж яах вэ? Ах нэг хоол хийгээд. Надад ч одоо бэлэн байгаа нь борцол байна даа. Хөгшин би нүдэж дэвтээ ажил нэг шүл гаргаж уудаг. Та нар шиг залуу улсууд юу ах? Сайхан зулгаагаад идэхгүй юу? Мөхүүгээр ирэхээр шинэ хоньыг цаглаал. Нэг зөөлөн махбуулаараа зажлаа л идэ гэж бодох. За, хүлээж яах хүүхдүүд минь ах нэг борцтой хоол пур хийгээд. За. Сонссон биз? Зүрх аяг шиг хагарнаа гэдэг үгийг сонссон биз? Тий. Аюултай тий? Аюултай. Одоо яах вэ? Яаж хэлэх вэ? Харин яах вэ? Эсвэл лавгахын нүдийг бодчих юм уу? Тэгээ боолтын доороос нь талаа за хүүгийнхээ хөлийг харж байна. Гэцийг нарлаа, царайг нь нарлаа гэдэг. Асмаар байгаа байхгүй юу? Харин тийм ээ. Эсвэл чи усан дотроос гараад ирэх юм уу? За ингээд гоё ингээд дагин шиг ингээд гараад ирэх юм уу? Харин яах вэ? Яах вэ? Сүрэлтөө. Ингээ. Одоо намайг ирсэн гэж аавд битээ хэл заяа. За, Сая найз энэ аавын хэлдэг Монгол гутал дээлийн хурдан бүгийг авч хагаад би аавтаа нэг бүс айгүй гоё уулзсан заяа найз. Би одоо хүний ганц хүү ээж аавтаа яаж хоосноо ч уулзах юм. хоосон. Вэ би ажлын замаар нутгаа тариад явж байгаа байхгүй юу да. За найз нь явдаа заяа. Улаанбаатар явдаа. Бүгдийг авчирж байгаа аавтаа айгүй гоё уулзсан. Удахгүй найз заяа. Хурдхан яваад ирье найзуудаа. Нэр лавгах тэр буугийн үүрээд дээлмэл готл батлын үнсээ явал сумныхны амийг асуун да. Тэгнь. Ялангуяа готоо бах. Яасан? Готоо бах дээр тэр шинэ гэрийн найран дээр лавгах үйлүүлсэн гэсэн. Яг чиний үу чи мөн ч юм уу биш ч юм уу. Чиний үу ирэхгүй гэд лавгах амар үйлсэн гэсэн шүү дээ.
эр хүний нүднээс нулимс гарахтаа удаан. Гарсан тэр нулимс нь үнний ганц гэрч хийж байгаа шүү дээ. Эр хүчигээр байж гал пүлгээд унгаадаг юм шүү. Аа? Тэгдэг юм уу? Бид нар ч байнг үлдэх аав нар ч ерөөсөө уйлдгүй шүү. Ингээд аав нар ч ингээд дэс чигээр пүлгээд унгаадаг юм шүү. Тийм баха. Тийм баха гэж. Хөөе, тэр гашаа ороо пүнцийн цаг хадчих ойлоо. Тэгээ. Сөрөлтийн лавгах цаг туслаа хоёулаа заяа. Энэ өдрөөс хойш их олон хоног өнгөрчээ. Ямар хэцүү юм бэ? Монгол гэр яндангийн аваад өрхийн бүтээч ямар гонигтай өөдгөртэй харагдсан юм бэ? Сүлд яаж тгөө нэ? Манай өднийхөө мод авгаа хүүгээ хүлээсэндээ ирнэ гэж чичээд алга болчих. Тавга ахын биеийн уул нь гайгүй байсан юм да. Харин нас тунгуу тэгэл хэлээ. Буянтуу юм байдаг юм аа хүүхдүүд нь буян хийж амьдр гэл ингээд л. Одоо сүрэлтэд яаж хэлэх вэ? Ийм мэдээг чи одоо яаж дуулгадаг юм бол? Юу яах юм уу? Том битгэрээ чи хэлэх юм уу? За энийг хэлэхэд чи биеийн том жижиг ямар амаатай юм? Чи ид жуух юм дээр аливаа том битээ нийтэдгийг чи ийм мэдээг төрүүлээ хэлчихтэй. Хоёулаа хуваагаад хэлье. За хамгийн хэцүүг нь одоо хинт таарахулаа. Муу аав чинь гэж хэлэхээр аман тогтоохгүй. Өнөөдөр шууд ирж байгаа. Зам эвдрээд янзалцсан гэсэн. Өнөөдрийн шуудангаар найдвартай ирж байгаа задарч. Оё! Гамба! Миний хоёр найз. Яа! Заартаа аавтаас янзын гот тавтаа штэ найз нь. Бүдээж хийдэгчтэй бид. Хурдан бууг нь авлаа. Одоо нэг гоё уусья. Энийхөө аава. Яа. Яас би ой. Ой. Сүрэлтөө. Чи нэг жоохон хурдган шиг яваад ирэхгүй дээ. Яс. Муу аав чинь чамайг бүлээгээ ээлөөсэй. Бид хоёр хашаа хороо пүнз мөнзийг янзаж өгөөл зүгээр л байжсэн. Тэгээд хэд хоногийн өмнө бид хоёр аавд чинь очиод ус түлээгийн төхүүлж өгөөл тэгээд байжсэн. Тэгсэн ч юм уу аав чинь бид хоёрт сайхан хоолцоо хийж өчөөл хоймрын авдралуугаа мөлхөө. Бурхныхаа урд байсан хөөргөө аваад та хоёр миний хүүдийн хөөргийг дамжуулаад өгчөөрэй гэ. Та юу яриад байгаа юм? Удахгүй хүүг чи ирэх чих чинь. Та хөөрг мөргөө өрөөгч болдгоо мө гэсэн чинь. Ахыхан би ойртой чилэрхэд байна. Миний хоёр хүү миний хүүгээс ялгаагүй гэл. Тэгээд өчигдөр орой бид хоёр аавынд чинь ирээд тавга хаа бид хоёр маргааш танаад хүрээд ирье. Гэт өглөө ирсэн чинь аав чинь Бурхныхаа хажууд өөрхөдөө бурхан болцсон байлаа. Хоёр найз нь аав чинь гიშгүй эргэж тойрсон шүү. Аав чинь чамайг нүдээ ширхэл харуулсан да. Их ч олон хүнээс өмөрсөн дөө чамайг. Энэ хөөргийг миний хүүд заавал өгөөрэй гэж бид хоёроор дамжуулсан шүү. Ойлгохгүй шүү би аавыгаа санахаар ойлгохгүй шүү би Хүүгээ уучлаарай. аавыгаа санахаар Муу надаас юу л гортой хайжтэй. Аавтайгаа золгочоо. Аавтан үнсүүлчихэд явах минь яавтаа. Үлзий хийдээ найдан дотор нь өндөг шиг хөөргөн хөлөвч байдаг байлаа. Үлчир чирэг цээжинд нь наалтахад өвлийн шин дулаахан хондог байлаа би. Уучлаарай аава.
Гүүгээ уучлаарай аваа. заяаны